Сочи подкастын маань 2 дахь дугаар манай Батшигт оролцож байгаа. За тэгээ Батшигт маань юу өөрийгөө танилцуулаад тэгээ сүүлийн хийсэн төсөл чинь талаар ярилцъя гэж ойлгоод өгсөн. Тэр талаар ярилцъя. За намайг Батшигт гэдэг барилгын үргэлжлэлийн гишүүн, инженер мэргэжилтэй. За сүүлийн хийсэн төсөл бол Хөрөнгө аймгийн хар хорин суманд 80 м2 пассив хаус хэрэглэгчийн захиалгаар үүсгэсэн. Нэмэлтэд Батшигт маань олон улсын пассив хаус үргэлжлэлийн сертификат итгэмжлэгдсэн барилга үүсгэлтэй ажилладаг. Трейдс person гэдэг сертификат. Сэбэлсэн хуулийн сургалтанд суугаад тэрийг авцсан. Эрэхтэй. Тэгэхээр одоо нөгөө төсөл маань яасан гэхээр яг тэр пассив хаусын трейдс person өөрөө гэж удирдаад бариад тэгээд тест хийгээд тест бас маш сайн гарсан. Тийм найлтар. Видео бичлэг тэр яваад байгаа тийм. Битүүнч одоо бол шууд яриагаа болохоор юунаас эхэлж тийм. Хэдэн метр квадрат байсан. Тэгээд ямар технологи ашиглав. Тэгээ хүмүүсүүдтэй одоо жишээ нь анхааруулж одоо туршлагаас авалцах талаар ихний хэлж ярих уу. За 80 м2-тай үндсэн нийслэл бол Aegis модын эзэлтэй. Евробазалт Tesco корпорацийн Евробазалтыг ашигласан. Ийм барилга байгаа. Яг үндсэндээ тэгээд Сэд барилгын нөгөө 5 зарчим гэж үүдэг тийм ээ. 5 маань тэр зарчмаар баримтлал үүсгэсэн. За яг хуу артиктэд одоо байшмирч байгаа хүмүүс анхааруулж хэлэхэд бол хамгийн нэгдүгээрт бол барьжлаас эхэлнэ. Өдөр нөгөө 13 цагийн нарыг урагшаа харсан том цонхтой байшингаа урж өгөх 13 цагийн нарыг голлуулж барих тэр барьжлаасаа л эхэлнэ. За тэгээд одоо 5 зарчмаа ярий тийм ээ. За мэдээж урагшаа харсан том саруул цонхтой нарны элчийг дулаан болгож хувирах том цонхтой байна. Тэр маань мэдээж энгийн цонхыг одоо пассив зарчмаар хийгдэж байгаа цонх. 3 давхар шилтэй захын 2 шилэн лови төрхлөлттэй аргон хийн дүүргэлттэй ийм цонх байдаг. Нэг бол бас дотоод үйлдвэрүүд хийгээд эхэлсэн байдаг юм лээ. Энэ цонхыг бас авч хэрэглүүл үр дүнтэй гэж хэрэглэж байгаа бас. Тэгэхээр цонхоо ямар марк ямар цонх сонгосон мэт шүү. Жишээ дээр нэрээ зарчим болгон дээр яриа. Deca Window гэдэг компаниас сонгосон. Мэдээж тэр 3 давхар шилний завсар байгаа 2 хөндөд дотор аргон хийн дүүргэл гэдэг нь агаараас сэрхий байгаа. Тийм агаараас сэрх учраас дотор талаас гадагшаа алдах дулааны молекулуудыг бас нязгаарлаж өгч байдаг тийм ээ. Дээр хуучны үйл ерөнхийдөө нэг халуун савны запасны завсар байдаг хийгээл явт юм билээ. Дулаан дамжуулалтыг өөрчилж байгаа. Мэдээж цонхныхаа гадна талын амлгааг аюул сайтар XP-с-ээр гадна талаас нь дулаалж өгөх хэрэгтэй байдаг. За цонхон дээр бол юм. За тэгмүүд нөгөө суулгалтын дээр хүмүүсүүд нөгөө уламж цонх суулгах хүмүүсүүд алдаа гаргадаг шүү дээ. Юу гэхээр дулаалгын дээрээ цонхоо суулгах хэрэгтэй. Тэр зарчмаа барьж чадсан таа. Тий. Ерөөсөө дулаалгын дээрээ л цонхоо суулгасан. Энэ маань нөгөө дулааны үрийг зогсоож. Дулааны үрийг зогсоож өгч байгаа. Ямар нэгэн хийц элементтэй холбогдож явах юм бол чинь битүүтэй авто битүүтэй холбогдохгүй байдлаар полиуретан хөөсөөр тойруулж тусгаарлаа тийм ээ. Тэг суулгасан цонхоо бол. За тэгмүүд агаарч явалт. За агааржуулт тий. Одоо бас л нөгөө 5 зарчим маань гол үзүүлэлт бол агааржуултын төхөөрөмж байгаа. Манай хэрэглэгч нар хүмүүс ерөнхийдөө гадна агарын чанарыг аягүй хэрдэг. Дотор агарын чанарыг ер нь орхитуулчихдаг. Хүмүүс ерөөсөө үндсэндээ бол амьдралынхаа ер нь 80-90% байшин дотор гэр дотор өнгөрдөг юм лээ. Тэгэхээр дотор агарын чанар дээр аягүй сайн анхаарах нь бол зөв. Тийм учраас тэр ERV эрчим хүчний солилцоортой төхөөрөмжийг айлхуудаас авч хэрэглэх хэрэгтэй. Манай төсөл дээр бол холдоо брендийн цагт 250 м3 агаас илүү төхөөрөмж тавигдсан. Тэр төхөөрөмжийн онцлог бол мэдээж дотор талаас гадагшилж байгаа бохир агаарынхаа
ачийг дулааныг дулаан солилцоортой авч үлдээд гаднаас орж иж байгаа хүүтэн агаарыг цэвэршүүлэн шүүгээд бүлээг зүйлээд төгшин оруулж ирлээ. Тэр шүүлтүүр маань бол үндсэндээ гаднаас орж иж байгаа тэр нүүс тоосноос гадна дулааны үлрэлт бол тэр харшлын гаралтай оромлын хүүрт юм. Бүх юм ингээд тусгаалж байгаа учраас ер нь нөгөө гэртээ агаалаа гэдэг шиг юм хэлж чинь. Хамгийн цэвэр агаар гэртээ гэж байгаа. Тэгээд дээр нь нөгөө тэр зуны үлрэлт ч гэсэн саяны хэлдгээр тэр цэвэрх юм байлах та. Тэгээд шүүлтүүрээ бас сольж яадаг тийм. Тий одоо шүүлтүүрээс угаан цэвэрлэх тодорхой хугацааны дараа солих мэн зуны үлрэлт ч гэсэн бас тэр харшилтаа хүмүүст бол айгүй бас хэрэгтэй юм. Тэгээд яг ийм агаарчлалтай байснаар тэр харшилтаа хүмүүсийн харшил зогсдог. Тэгээд тийм юу манай багш ярьжсэн. Тий одоо бол ингээд манай хэрэглэгч нар хүмүүс маань үндсэндээ агааржуултыг бол цонхоор л хийж шүү дээ. Цонхоо болгохоор орон сууцсан дээр ингээд харахад бол нойлын өрөө галтхооны өрөө хоёр тал нэг агаар сорох шоудгууд байж идэг. Тэр маань гаднаас агаар оруулах систем байхгүй бол ажиллахгүй шүү дээ. Тэгээд хүчээр цонхоо нэгэл агаар оруулдаг. Гэтэл нөгөө тоос шороотоо өндөр дуучин гэж сэмзүүргүй орж ирж идэг. Агаар зэлгэлтийн төхөөрөмж тавьснараа энэ асуудлыг ингээд шийдэгдчихдэг юм байна л та. Одоо хаус одоо байшингаа барьсан утаатай барьсан ч гэсэн гэрээ агаар бол цэвэрхэн ямар агаар бид нар юмсалхтэй тэр агарыг өгч идэг тийм. Хүчтэй байна. За тэгээд тэрийг агаржуул та ингээд сөүлүүлчлээ. Тэнгууд дараагийнх за 2 3 дахь маань нөгөө 5 зарчим ярьж байна. Тэр чинь агаржуул. Дараагийн зарчим бол цонхоо ярьсан агаржуулалтаа харьсан. За тэгээд мэдээж сайн дулаалгын материалтай байх шаардлагатай. Тэгээд зузаан дулаалгатай байх шаардлагатай. Одоо дээрээ бол энэ пассив барилгын зураг хийж байгаа тооцооны инженерүүд, дизайнерууд тийм ээ тооцоод материалын тэр дулаан дамжуулалтыг төлцөөрөөс хамааруулаад зузааны тогтоож өгнө. Ерөнхийдөө бол одоо бид нар энгийн одоо нэг уламжлалт байсан бодох юм бол мэдээж дулаалга зузаан байх шаардлагатай. За дараагийн нэг зарчим маань бол битүүмж үеийн асуудал байна. Одоо хүмүүсийн бариад байгаа байшин барихтаа гаргадаг хамгийн том алдаа бол битүүмжлээ хийдгүү. Битүүмжний давхаргыг хийхгүй явчихдаг. Тэгэнгүүт агаар сэлсэл явагдаад дулаалдаг нэмэгдчихдэг. Тий одоо манай танай байшин дээр яаж битүүмжлээ гэсэн юм. Ерөнхийдөө бол силикон галгаар цаасыг тийм ээ шаардлага зузаан галгаар цаасаар битүүмж үе хийсэн. Болон тохоо болгоныг айгу зай завсаргүй тэр битүүмж үеийг тэмийн чинээ дулаан чин тэмийн чинээ нөхөр алдна гэж байна. Тэгтээ үгдэг байдаг шүү дээ тийм ээ. Тэр битүүмж үеийг л айгу сайн хийжэж нэгдүгээрт тэр чин дулааныг гадагш нь алдахаас хамгаална. Хоёрдугаарт тэр барилга дотор байгаа уурчийг энэ ч одоо нөгөө дулаалгын материал руу шигэх юм бол тийм ээ. Дулаалгын материал агаартай хамт агаар дотор чинь чиг явж идэг. Тэр маань очиад дулаалгын материал дээр очих юм бол нөгөө хөлөрлөлийн зэг үсгэх тийм ээ. Ус чиг тэнд үсгэх юм бол дулаалгын материал маань үнцөөрийг үсгэж чадхаач. Тэрнээс хамгаалж тэр битүүмж үеийг хийдэг. Битүүмж үеийг бол бас л тасралтгүй одоо хан таац дээвэр шалтын тасралтгүйгээр л хийх хэрэгтэй. Энд дээр бас нэг нарийн технологийн асуудал бас байдаг л та. Болж зүйл нэг зөвлөхөд нөгөө тайтинг кейс дээр өрөөнийхөө нөгөө дундын ханууд хийхээс өмнө битүүмж хийчихвэл амархан байдаг. Тий. Тэгэхгүй болохоор өрөө болгон дахиж битүүмжлээ. Битүүмжлэх шаардлагатай. Шаардлагатай болоод нэг ажиллагаа нэмэгдэж байна. Яг ингээд сайхан маш байшгаа битүүлж аваад дундын ханаа хийхээс өмнө тийм ээ. Битүүр болгож аваад тэгээд дараа нь засал руугаа өрөөнийхөө балт руу харуул хэлбэр. Тий, өөртөө зардал багтаа. За, ингээд битүүмжлээ ярьчлаа. Дараагийн нэг чухал асуудал бол одоо дулааны гүүргүй байх гэдэг зарчим байгаа. Мэдээж хан дээвэр шалны дулаалга тухайн хийж бүтээц гадна талаар нь үлгээгдсэн байгаар тийм ээ. Дундаа ямар нэгэн тасралтгүйгээр хийгдэх ёстой. Одоо жишээлбэл манай энэ нийтийн орон сууцнуудын одоо нийтлэг төвөмөл
дулааны гүүр гаргадаг алдаа бол одоо балконы асуудал шүү дээ. Балкон саврчтай бол одоо ингээд ханны дулаалга явж байгаа. Тэн дотроос одоо ингээд бетонны шалтгаан нийлээд гадагшаага одоо ингээд гар явчихдаг. Тэгэл өлийн хөвгөнд хилээ гаргаж чадаад адилхан шүү дээ. Тэр бол асар том дулааны алдагдaltaй. Тэгэхээр сибэрлүүдээр ямар нэгэн тийм дулааны гүүргүү байх хэрэгтэй. Маш том дулааны гүүрээс нэг хүмүүсийн гаргадаг алдаа болохоор суурээ дулаалахгүйгээр зөвхөн ханаа дулаалангууд суурмын дулааны гүүр болчдөг. Тий, одоо суур шалаа гэдэг суурийн дулаалыг та тэр нь яаж юм? Ер нь тэгээд суур шалаад болохгүй байна гэдэг чинь дээгүүрээ ингээд нэг сайхан өвлийн нэхийг гүрдэг үсцээр нэг доогоороо нэг хөл хөцгөнд авчихдаа өвлийн хөцөлгөөтэй зогсож байгаа адилхан сандалтаа зогсож байгаа юм тийм. Сайхан зөвлөж хийж. Бидний одоо хийсэн төсөлтөөр бол шугам суурьтай, бетонны шугам суурьтай. Тэр маань бол зүгээр барилгын дээр мэйгээ хийгдчихэж байгаа. Хүмүүс харахад бол гадна талаас нь дулаалаг харагддаг байхгүй. Яагаад суурь дулаалаг юм бэ гэж. Тэр барилгын суурьнаас дээш одоо хоцлтын дам руу, яжс мөдөн дам руу өөрөө завсраар нь нөгөө 60 см базаалтан дулаалаг яваад тэрнийхээ дагуу нөгөө битүүмжвээ ус тусгаарлалт үе хангаа явчихсан учраас шугам суурин дээр зүгээр дээр мэйгээр л харагдаж байгаа. Шугам суурьнаас дээш дулаалаг юм явчихж байгаа гэсэн үг. За ингээд юугаар хийсэн, тест хийсэн. Блөр доо юу хаалган дээрээ синсээ тавьж байгаа. Үлээлгэж нэг шалгаад дараа нь сорж нэг шалгаад тэгээд фэсивалсын маань зарчим болохоор нэг цаг тухай гэр доторх агаарыг 0.6% сэлгэгдчихвэл тэр бол яг одоо битүүмж хангагдсан байна гэж үздэг тийм шалгаж тийм. Танах тестээр бол маш сайн гарсан тийм. Тий 0.4 буюу 0.6-аас дотгошоо байна гэдэг бас гайгүй өндөр үзүүлэлттэй гарч ирлээ. Тэгээ манайх тэр төсөлтөөр бол 2 удаа тест хийлгэсэн. Зөв. Эхний тестээр тэр 0.6-аас шаардлага хангаагүй 0.8 тэг гарч ирсэн. Тэгээ эхний тестээр бид нар ч бас нөгөө алтайгаа болоод авчиж байгаа. Хаавал битүүмж авчих чинь ингээд яг тест явуулж явах үед нь хүлээж байгаа яа. Тэгэхээр бас спецификээр сонирхож байгаа хүмүүстэй бас одоо анхааруулж хэлэхэд ерөнхийдөө нэг заслын ажил хийхээс өмнө тийм ээ нэг тест хийлгэж үзээд тэр алдаануудаа олж авчаад дараад нь тэр алдаага заслын ажлаа хийвэл үр дүнтэй. Заслын ажил хийсний дараа тэр тест хийх юм бол тийм ээ нөгөө нүгсөө болох гэж асуудал үүснэ. Тэгээд заавалчлаа нөгөөдгөө засахын тулд зардал гарна, цаг гарна тийм учраас бид нар урьдчилаад нэг хийх гэсэн. Тэр нь зөв сонголт болсон. Тэрнгээр алдаанууд олж авсан. За ингээд ер нь бол гол юмнуудаа ярьчлаа тийм. Битүүмжил болохоор яагаад чухал вэ гэхээр нөгөө яаж ингээд ам зөрүүлж дулаалсан тэнд бол ингээд заагууд гарцсан байж дээ. Тэгэн гол 1 мм тэр нэг ганцхан миллиметр зааг багтал тэрнгээр 800 г агаар зөвхөн 1 м 1 мм зааг 800 г агаар гадагшилж идэг цаг. Тэгээд тэр чинь дотор талаас нэг бимбитүү нөгөө air tightness мембранаар ингээд битүүлчихээр байшман бимбитүү болоод тэр нөгөө нэг завсар заагуудыг битүү хамгаалчихж байгаа гэсэн үг тийм. Тэгээд зүгээр сонирхолж хэлэхэд асиосоос бол стандартаа ингээд битүүмжлэгээ хийцэн бахад цаг тухайн агарын 0.6% одоо гадагшиж идэг бол 60% гэсэн үг шүү дээ. Энгийн одоо уламжлалт хаавснууд байшингууд одоо air tightness хийгээгүй дотоод битүүмж хийгээгүй бол 10-аас 20 дахин 20 удаа өдөрт агаар сэлгэгдэж идэг чинь гадагшиж идэг. Тэгээ тэр хэмжээгээр тэр нийт агаар эзлэн одоо чинь танаа гэрийн агарын эзлэн 300 м3 байлаа гэхэд тэр чинь бүр 10-20 дахиж сэлгэгдэж идэг, гадагшиж идэг. Тийм нүдэнд үл үзэгдэх тийм агарын урсгал ингээд битүү ингээд байшингаар гадагшилж идэг. Тэрнтэй чи өөрөө чинь байрны нэг арай гэж хаалаасан цагаар чинь гадагшилж идэг. Гэт ийм харьцуулт байт юм лээ. Тэгэхээр агаар дулаалах гэдэг бас хүмүүсэд нөгөө битүүмжлэл орж идэг. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн энэ дугаарын хамгийн одоо гол онцлог
одоо юу бол ярилцах одоо ярилцж байгаа үж байгаа сэдвийн нэг нь бол битүүмжил яа тэгэхээр тесттэй маш эцэг ийм байх боломжтой гэдгийг бол тогтооцсон тестээр. Тэгээд тэр чинь үлээл гэж үзээд сорж үзээд ингээ хоёлаа хангаж байгаа. Тэгээд болчдаг тийм. За ерөнхийдөө ингээд өнөөдрийн подкаст дуусчин. Тэгээд манай подкастны гол зорилго бол юу? Хэрвээ та хаус төлөвлөөд хаус барих гэж байгаа бол тэр хүмүүсүүд байшин чинь нэгдүгээр та зураг хийх хэрэгтэй. Зураг хийснийхаа дараа мэргэжлийн хүмүүсүүдээр нь байшингаа бариулах хэрэгтэй. Зөвлөгөө авах хэрэгтэй гэж байна. Тэгэхгүйгээс яг үхээр одоо бол нөгөө материалын зардал өндөр болсон. Нэг хаусыг барих чинь одоо багаар 100 сая төгрөг. Багадаа 100 сая. Тэгэл одоо 200-300 сая одоо том хаус барих ч бол тэрнээс их зардал гарна. Тэнгууд та ингээд өөрөө барих гэж байгаа юм шиг ам зургаар өөрөө бариад зардлаа хэмжих гэж байгаа юм шиг болов шүү. Тэр маань нөгөө нэг технологийн дагуу барьж чадахгүй учраас ашиглалтын зардал өсчдөг. Том хаус барьсан, сайхан хаус барьсан гэснээр захиргааныхаа зардалт одоо халаалтын зардал сая 200 мянган төгрөг төлөөж сууж байгаа хүмүүс байгаа шүү. Тэгэхээр тэр одоо ашиглалтын зардал одоо ийм өндөр гарч байгаа тэр шалтгаан бол нэг өөрсдөө дураараа ингээд бодож байгаа. За нэг ийм хэмжээтэй байсан маш чи ингээ барьчих гээл тэгж хийгээл тэгэл нөгөө мэдгүй хүмүүс та өөрсдөө чинь хийгээд ингээд өөрийнхөө нэг тэр энэ ч бол нэг төсөл гэж би ойлгох байхгүй. Тэр хүн амьдралдаа хийж байгаа бас нэг том төсөл амьдралын тэр нь зарцуулж байгаа мөнгөө ингэж өргөө битээ зарцуулаач. Мэргэжлийн хүмүүсүүдээс нь зөвлөө аваад зургийн хэлгээд явуулаач. Тэгэх юм бол таны хаус үнцэнтэй ирээдүйд одоо зах зээлийн ханшаараа үнцийг өршдөг. Тэгээд ашиглалтын зардал бага ийм болно гэж одоо энэ нэвтрүүлгүүдийг хийгээд байгаа хөө. Тэгэхээр энэ тал дээр бас хүмүүсүүдтэй зөвлөө өгөх юм байна. За би бол одоо барилгын инженер мэргэжлэр ажиллаад 20 жил болж байна. Гэтэл тийм ээ гэтэл гэж байна шүү дээ. Эхтээний буюу одоо дулаан алдаг гэхдээ байшингуудыг бас нэлээд барай авсан байгаа байхгүй юу? Сургууль цэцэрлэг хөдөө орнууд тийм ээ одоо нүүсээр халдаг тийм үстэй ч та. Тэгэхээр одоо манай энэ барилгын мэргэжлийн одоо тэрийн сургалтанд ч байна тийм одоо дулаан хэргийн одоо тооцоо норм төвдөр бол одоо энэ эрчим хүчний хэмнэлт гэдэг асуудал ч юм бол бас нэлээд сүүл гарч иж байгаа шинэ ойлголтууд тийм ээ одоо хэсэг барилга гэдэг бол одоо шинэ технологи бас тийм ээ энэ технологиг бас бүрэн утгаар нь хэрэглэхийн одоо хэрэгжүүлэх нь бол тийм ээ хэрэглэгч нар маань одоо яг мэргэжлийн хүмүүсээр энэ барилга байшингаа бариулах шаардлагатай юм аа. Тэгээд өөрснөө тэгж бас өчнөө мөнгө төгрөгөөр хохироод тийм ээ одоо технологийн дагуу гүйцэтгэхгүй болоод нөгөө л нэг тэмийн чинээ нөхөр тэмийн чинээ дулаан алдах төслийг санамсаргүйгээр одоо өөрснөө хийчихвэл тийм ээ эдийн засгтаа өөрснөө бас хор хөрөл очруулад тийм ээ шаардлагагүй байхад гэж үзэж байна одоо пассив барилга гэдэг маань өөрөө бол жил хэрэглэгдэх агаар залхилт дулаан одоо дулааны тийм ээ энэ зардал нь нэг жилд 1 м²-т 15 кВт-аас ихгүй байх гэдэг өндөр шаардлагатай байдаг. Тэгэхэд бол одоо манай энгийн одоо байшингууд боломж их барилгууд маань болохоор зөв ер нь нэг 300 500 кВт тийм өндөр дулаан алдагдaltaй байдаг. Тэгээд одоо яг ерөнхийдөө энэ дулаан хамгаалтыг сайжруулснараа бид нар том зургаараа бас тийм ээ одоо дэлхийн нийт тулгамдж байгаа энэ хүлэмжийн ялгарал Улаанбаатарын явтаа тийм ээ эрчим хүчний одоо энэ хөндөрлөлүүд дулаан цэцлэхээс над чадвар ихгүй байна тийм байгалийн баялгаа өөр очтой зөв зөвхөстойгоор үлдээх гэдэг юм уу энэ бол Монгол хүн болгоны л анхаарч хэрэгжүүлэх ёстой нэг том хувь нэмэр юм аа тийм ийм том хувь нэмэр. Тийм анхны зардал одоо дулаан амьдлалтай пассив барилгуудад өндөр боловч ашиглалтын зардал байхгүй гэдгээрээ та бол тийм ээ том хөв нэмэр оруулж байгаа. Ер нь болохоор бас тийм нэг тийм хол бас зүрүү гарахгүй мэлэн шүү дээ. Яг жишээ нь одоо энгийн уламж байшин барьснаас одоо пассив хаусыг одоо пассив технологиор барих юм бол ихтэй л 30-40% л зүрүү гарах юм мэлэн шүү дээ. Тэр технологи
дулаалсан. Тэгээ тийм одоо баг зүрүүгээр одоо ийм energy efficient одоо эрчим хүчний хэмнэлттэй ийм сайхан одоо дотор гарын одоо чанар өндөртэй ийм хаустай болох боломж бүрэн ингээд байсаар идэх хүмүүсүүд нөгөө буруу өөртөө мэдээлэл буруу бас нөгөө хүмүүсүүдийн иргэдийн маань бас буруу биш юм яа тэгэхээр нөгөө хүн болгон инженер биш хүн болгон одоо басиа бас инженер биш тэрийг инженер хүмүүс одоо ногоодчлын нөгөө юугийн мэргэжлийн эзэмшсэн инженерүүд байна гүйцэтгэх компаниуд байна одоо шин зөвлөхүүд байна тэгээ энэ хүмүүсүүдээс зөвлөгөө аваад нэг баг зэрэг одоо зураг дээрээ зардал гаргаад ингээд дулаалхан дээрээ зардал гаргаад ингээд явчих юм бол таны хаус бол үнцэнтэй ийм сайхан хаус болно гэж бодож байгаа. Тэгээд зүгээр нэг жирийн 90 метр бид ч гэсэн одоо чинь инженер гэсэн ч гэсэн одоо чинь энэ баси хаусын сургалтанд суугаасаа өмнө бас буруу хийжсэн л байгаа хгүй. Тэгэхээр одоо энэ чинь бас яг жирийн иргэдийн бол буруу биш. Тэгээд тэр ойлголтыг бид ингээд мэргэжлийн бид нэр иргэдэд ингээд хүргэх хэрэгтэй. Чиглүүлж өгөх хэрэгтэй. Зааж ингэж. Тэгээд тухайн тийм ойлголттой болчингуудаа хийдэг хүмүүсүүдийн гэрээ игээл тэгэл ерөөсөө одоо энэ модерн хаус одоо энэ хаусны бизнес бол хаач газар жишээ нь Австрали, Америк, Канада хаач байсан. Яг л ерөөсөө мэргэжлийн байшин барьдаг компани мэргэжлийн зөвлөгтөгөө тэгээд зураг зурдаг хүмүүсүүдийн хийх ажил байхгүй. Хэрэглэгч бол тэр дундаас үнийг санал аваад аль тохирсон өөрийнхөө төсөв тохирсон хүмүүсүүдээр одоо байдлаа бариулах. Тэгээд өөрөө чинь тэр одоо гүйцэтгэгчээ сонгоцсны дараа өөрөө шаардлага тавьж чадах бол зөвлөх аваад ингээд явах юм бол тэр хаус бол маш үнцэнтэй дулаахан ашигтын зардал багтаа ийм хаус болох бүрэн боломжтой. Тэгээд энэ дээр бол санал өгнө. Тэгээд удаас бас нэг зүйлийг хэлэхэд пассив барилгын хөрөлнгийн пэйж хуудас руу ороод тэр онлайн сургалтанд суугаад хүмүүс маань тийм ээ байшин барих хүмүүс маань пассив барилга гэж юу юм бэ? Эрчим хүчний хэмнэлт гэж юу юм бэ гэдэг анхны ойлголтыг тэндээс аваад хүн өөрөө ингээд ойлгоод ирэхээр бас бодно шүү дээ. Энийг заавал мэргэжлийн хүмүүсээр хэлэх зайлшгүй шаардлагатай юм байна. Тэр ойлголтыг хүмүүс маань пассив барилгын хөрөлнгийн пэйж хуудаснаас судлаараа, сургалтанд нь суугаараа гэж бас хэлээ да. Тэгээд трансперсон дизайнер гэдэг одоо мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүсээр хийлгүүл барилгач нь илүү үр дүнтэй үнцэнтэй болно шүү гэдэг байна. Тохиолдол. Эндээс би нэмээд юу хэлэхүүгээр нэг бид нэг бизнес хийх гэдэг юм шиг. Гол нь ерөөсөө би одоо жишээ нь яг дизайнер болсон гэхээр энэ эрчим хүчний хэмнэлттэй энэ байшин барилгыг Монголд хөгжүүлэх гэж л би одоо чиний өөрийнхөө сонирхлоор хоббиороо яг би дулааны инженер гэхдээ илүү энэ чиглэлээр хичнээн мэд дулааны инженер гэсэн технологиг мэдхгүй байсан. Гэсэн үг суугаад хин авч байгаа. Тэгэхээр энэ чиглэл нь хүмүүсийг одоо зөв чиглүүлэх хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд тэр тийм учраас ингээд таныг бас энэ хоёр зөвлөгөө өгөөд энэ нэвтрүүлэгт оролцуулсан. Тэгээд хамгийн анхны орон нутагт байсан хаус байсан. Тий. Гэж. Тий, орон нутагт яг хоо тийм л дээ. Орон нутагт бас баригдсан байж магадгүй. Гэхдээ онцлог нь бол яг пассив трансперсон зургийн зураг тийм ээ. Пассив трансперсон гүйцэтгээд пассив дизайнерын зургийн зураг, пассив барилгын өрөөлөнгийн хяналтаар ороод авсан өдөр нутагт хийсэн анхны төсөл болсон. Өөрөө нэг хараар сумд баригдсан. Нэмэлт дотроо байсан. За ийм сайхан хариу туршлагатай манай нэвтрүүлэгт оролцсон та бүхэнтэй ингээд өөрийнхөө мэргэжлийн зүйлс туршлага авалцлаа. Тэгээд Батшиг инженертэй баярлалаа.